Туйлаа цагийн үлгэр. Туйлаа цаг болсон байна. Hi, hello. Hello. Hey, hello гэдэг юм тхөө. За ингээд бид тэр өнөөдрийнхөө дугаараар энэ подкастынхаа ер нь утга учирыг тайлбарлаж өөртөө танилцуулахаар энд дэлхийн ээжийнхээ хэвлэлээр энэ хөх тэнгэрийнхээ ивэлдэр бид бүхэн хөрөлцөн ирсэн цугларсан байна. Тэгээ бид бүц гэдэг нь бол бид тэр уг нь бол хоёулаа гэхдээ бид тэр бол сүнс махан би бүхнээрээ тийм цугларсан байна. За. Тийм дугаар болно. За. Тэгээ одоо энэ сони яриад байгаа нь би. Юу гэсэн чи наа. Тэгээ сони юм ярихгүй байгаа нь чи гэж тэгээд хоёр нэргөө. Та нар одоо бид энэ лого юм уу юу гин зураг. Энийг тайлбарлаж өгөөч гэдэг. За. Зураач тайлбарл. За. Зураач нь бол би бол биш байгаа. Би бол юу лээ Google-ийн Gemini-аар хийлгсэн зураг. Gemini-ийн уран бүтээл байгаа. Тэгээд за энэ юм уу? Тэг хэлэхгүй бол хөө эн чинь хэлэхгүй бол би яг үндэ ичээд байгаа байхгүй. Би өөрөө зурсан гэж хэлж чадахгүй. Тэгж хотлоо ярьж чадахгүй. Тэг манай найз бүр амар лаг зурдаг шүү. За лагын цаашаа юм бэ. За тэгээ зурагнаасаа битэр ингээд тайлбарлаад явъя. Тэгээ сони яриад байгаа нь нар би нар. Баруун талынх нь туулаа. Нартай дуулаа. Нартай дуулаа бас би. Нэрээ хэлэхгүй юм чи. Би байжгаад хэлнэ. За. За тэгээд нөгөө талд нь ном бариагүй ингээд нэг юм шидтний малгайтай сууж байгаа туулаа. Одны зурагтай нь би. Will the бид хоёр. Тэгээ энэ ингээд сэр цаг нь ямар утгатай нар одно байгаа байрлал тийм үү? Миний өмссөн малгааны байгаа байрлал тийм үү? Энэ бүгд учир жанцантай. Тэгээ жанцан гэдэг чинь юу? Хинэ өө? Гэтэ манай өгнөр ингэсэ жамс гэдэг ш. Чи өөр хинээр хэлэхгүй байж өвөө хинээр хэлчихэж байгаа. Тэгээ манай өвөө бүр амар тийм мундаг залуутай эмч ээж байгаа. Тэгээд гай газар дороос нэг өдөр цамцаа алга болгоо. Тэгээд эмч. Тэгээд тэр цамцын бүр алга байгаад тэгээ манай өвөө эмчээ байлаа да. За манай өвөө жамс шээ. Манай өвөө жамстай холбоотой үл усгал байгаа нэрэнд нь. За та нар тэгээ таач бол битээ. Бэлэг явуулаа энэ. Одоо цаг нь байгаа шүү дээ тий. Цаг нь 6 цаг болж байгаа нь ямар учиртай юм. За чи тэр энэ туулай цаг гэдэг чинь өглөөний 5:30-аас 7:30-ийн хооронд гэж хэлсэн. Тэгээд их бас сайхан өөр яг тий өөр цайсан бэлэг сайхан цагтай одтой борооны. За би яг ингээд миний унтлагын цаг болчиход би айгу гинт амар over hype. Тэгээд 5:30-аас 7:30 хооронд яг дунд нь 6-д тий. Цагийн цэндээ яг гоё ингээд тал талаараа хуваагдчихж байгааг нь ер нь сонгоод 6 цаг болгоцсон байгаа. Тэгснэ нэг талдаа сар нэг талдаа нартай. Нөгөө талдаа бол сар бол биш. Ер нь бол одтой. Од нь ер нь гол утга учиртай. Энэ бол чадвартай. Тэгээ өөр яг цайж байгаа те ингээд өөр цагт чинь өглөө орой 2-ны голд байгаа шүү дээ. Од чинь орой, нар чинь би өглөө. Тэгээ нар од хоёрын шалтгаан бас юу лээ? Чийл. Тэгэхээр чинь яг яах гэдэг шүү дээ. Нэрээ хэлэх гэдэг шүү дээ. Нэрээ хэлэхгүй яг төхөөлөл нэртэйгээ ингээд За нар нь бол нар нь биш. Од нь бол миний нэртэй ингээ айгу төстэй утгатай. Миний нэр нь жоохон одны нэртэй болохоор. Манай саран туяа. Тий. Одны нэртэй. Би өөрөө наран туяа. За. Тэгээ манай подкаст нэр өөрийн туяа. Зураг нэг тийм л гадтай. Тийм ээ энэ бол
Өөрөндөө яа подкаст. Би тэр нэрээ андараад өгчиж одоо бүх нэг шийдэр эхлэе. Тийм л байсан юм. Өөрөө тагласан юм. Тэгээ би тэр хоёулын нэртэй холбоотой үг байгаа нар од хоёр нь. Тэгээд тэгээ би тэр туулаа бас жоохон хамаатай. Гэхдээ тэр яа хамаатай гэж. Тэгэл подкаст гэхийн оронд нэг тийм үлгэр мөлгэр гэж нэг гоё нэр өгмөр санагдал. Тэгэл ямар үлгэр гэх үү гэж байгаа л. Үлгэрийг би болоод тэгээ туулаа цагийн гэдэг энэ манд би туулаа авсан байна. Тий. Тэгэл малгай нь ямар учиртай вэ? Та энийг тайлбарлаж өгөөч. Тэгсэн чинь тэгээ би шууд тэрэнгээрээ Gemini интерлээ яагаад бицсахгүй юу ингээд иймэрхүү подкаст хийж байна. Ийм хоёр тоолоотой, нэг цагтай. Тэгээ ийм жомптер ингээд цэнхэрэн өндөртэй болохоор цэнхэрэнхтэй тийм ингээд лого гаргаад өгөөч гэсэн чинь бүр ингээд нэг хэсэг ингээд ерөөсөө ингээд болчихгүйсэн. Тэгээ нэг бол текстийн буруу очил, нэг бол аягүй буруу болоод тэгж байгаа би нэг юм юу явуулаад Pinterest-ээс нэг амар гоё өнгөтэй нэг тийм зураг эсэхгүй хүний зурсан зураг. Тэгээ шууд тэрийг нь явуулснаа. Эмтэй жоохон ямар гэж нэгтэй юм. Тэгэл зүгээр нэг гурвалжин дөрвөлжингөөр ингээд зурцсан нэг тийм зураг байсан. Тэрнийг явуулангуудаа энэтэй жоохон төстэй стайлаар ингээд гаргаад өгчих гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд шууд одоогийн зургийг гаргаад өгсөн байхгүй юу. Юу ухаатай тий. Тий. Тэр ингээд нөө туулаа муулааных нь нүдэн тэр тий. Яг битээ ихтэй айгуу зөгцсөн. Тий, яг битээ тийм амьдралаас салхацсан нүдтэй шүү. Тэг малгай шүү дээ. Би малгай өмсөв гэж хэлээгүй. Тэгсэн чинь санаас нь ингээд айгуу гоё. Тэг манай найз миний залгааг бол яг зурсан. Гурван зураас бол би зурсан. Тэг би юм улаан малгайтай явдаг, юм сарвчин малгайтай явдаг хүүхэн байгаа. Йоо ядрагт үг болныхоо араас ёо гэд би нэг ингэж яриа ярьсан явдаг штэ амар сайн. Тэгээ энэ төр гис чих шиг бүхэн үгийг би араас нь хэлдэг. Тэгээ бүх үгнийх утга учир хүч чадлыг унагадаг. Тэгээ энэ подкаст гэж тэгээ гэж үгээд чих шиг тэгээ би тэр энэ подкастаараа одоо хинт ч ярьдгөө одоо тэ dark side of the moon хинт ч ярьдгөө юм ярих болно. Чих шиг Гэхдээ та нар битээ санаа битээр угаасаа хүнтэй ярьдгүй гэж. Тэр ноц та биш зүгээр хүнтэй ярьдгүй бөө. Тэгээ одоо битээр ингэж гаргаж байна энэ төр. За лого бол тийм байна. Нэр бол тэгсэн. За баяртай. Нэрээ хэлье. Юу н хэлчихэ. За чи хэл. Битээр хоёлаа гэж. Тийм битээрийн нэр хоёлаа дөрөв хэсэгтэй нэг тийм жоохон богинохон төстэй нэрнүүд. За хэлээ. За намайг Мими гэдэг байгаа. NEMA. Намайг NEMA. Мими хоёроо гэж юм ээ. Энэ хэлэхэд амархан байсаа давтаад хэлээрээ. Йоо миний наай бүр тэгтээ арай бүр юунаас гартаа бүр хяналтаас ядаргаатай вэ. Өмнөх подкаст дээр бүр ямар ч нэргөө зүгээр л нэг юм хоёр хүн ярьсаар байгаа л өнгөрцөн тий. Тэг хоёр юм сүг сүдэр. Тэр хоёр юу л та битэрээ угаас мах сүнсээрээ цугларааг байсан. Нэг мах нэгнийхээ сүнслээсэн. Тий чи. Одлаа. Хадлаа чиг шиг яаш. Өөдөө. Тэг. Биний бүртгэхдээ яг ам хатаад миний энэ эхний хэдэн минутыг сонссон хүмүүст big respect. Их ядаргаатай вэ. Гэтэ нэрэн гисэ. Миний бүр хоолоо ам нийлээд сая бүр амар сонь юм ярьчлаа. Нэг хоолоо ингээ гацаад нэг юм юу зүйлээ ингээ хурдан үгээ гаргаад дугуй алгаж байгаа юм шиг амар яарч сандарч мараад юм яриад. Яг ингээ дөнгөж эхлснээс яг ингээ рекорд дарна штэ тий. Тэгэхээр нэг жоохон сандарч байгаа юм санагдаж байна. Би нэг ихний нэг 5 минут ч юм уу 10 минут яг ингээ сандраад байгаа юм шиг ингээ яг нэг жоохон жижиг гэж байгаа юм шиг жоохон хурдлаад ч байгаа юм шиг тийм байх. Тэгээ ч ам цангангууд бүр ингээд над хурдан жамцаа гаргаад харин тэгснээ яг дуусад нь ороод ирсэн чинь ингээ айгуу яачтай тий. Ингээ бичиж байгаа юм шиг болчихсон юм байл шүү дээ. За подкаст яагаад эхлэх болсноо ярив заяа.
Тий. За чи ер нь их подкаст сонсдог уу? Гэж надад шэйд хийсэн асуулт явж шаа. Өдрийнхөө хэдэн цагт нь ер нь подкаст сонсдог вэ? Подкаст бүр ерөөсөө сонсдоггүй би. Нөгөө юу гэвэл энэ ертөнц рүү би ингээд одоо л ус руу хөл дүр юу гэвэл хөлөө дөрж үзэж байна. Би бүр ерөөсөө сонсдогчгүй мэддэгчгүй. Чи тэгтээ сонсдог шүү дээ. Олныг сонсдог гэсэндээ нэгийг тийм. Өдөрт бол бас нэлээд олон цаг сонсож байгаа шүү дээ. Тэгдэг. Би тэгтээ юу энэ сараас жоохтой энэ 7 хоногоос дуу сонсдог болсон. Дуу ингээд бүр байнгын дуу сонсдог. Юу Spotify-ийн тэгсэн гэдэг. Тэр нөөс би үнэхээр бүр амар тийм харамсах сэтгэлтэй. Би бүр ингээд бүр амьдралдаа ингээд бүр тий ойртож үзээгүй жанр манар баг ингээд топ маацсан. Би ямар юм жанрыг сонссон юм. Харин тий би бас би бүр гайхаад хүү дандаа подкаст сонсч тэмхэм сонссоор байгаа дуу мууны цаг энэ амар баг ингээд нэг хамгийн их сонссон дууг гэсэн чи хэдүүдээ сонссон байла. 3. За арайч 3 шээ. Гэтэ ер нь мангар цөөхмөсөн заяа. Тэгсэн чи минийх бас тэгснэ ингээд гол нь заяа ингээд за эднийг нэрээ нэг дээр сонсчлоо биш за. Бүр ингээд танихгүй. Би бүр хин бэ чи. Энэ юу гэдэг жанрын хин бэ? Тэгээ би бүр гайхаад бараг юм шазамдаж хайснаа тэрийгээ Spotify руу орсноо бараг тэр нь тийм топ артист гэж болоо юм бэ. Тэгснэ би гол нь бүр ингээд бүр арай мэдрэл бодолтлоо хөгжим сонсдог байсан шүү дээ. Байсан байхгүй юу? Өглөө би ингээд нэг байнгын хөгжим сонсдог шүү дээ. Тэгээ бараг ингээд амар хурал мурал болохгүй л дандаа хөгжимтэй явдаг зав. Тэгээ би арай бас хөгжих дүжирлээ. Тэ болий гэж бодсоч бүр арай болцсон бэ тий. Тэгээд за арай гэснээр өнөөдөр би бүр амар тэгж өгөх гэж юм шиг хөгжим сонсож басан. Бүх плейлистээ нэгээр явуулж байна. Сандарч. Би энэ сонсох юм аа. Хөөж нэг юм. Чи нас чи хэд гарсан байсан? 77. Яг адилхан. Үгүй юу? Вау. Би яг 77. Үгүй хоёулаа чинь нас энэ тэнцүү хан тэнцүү. Тэр чи юу вэ? За энийг дахиад таагаад бичээд өг. Ятрагаад та нарын 5-аар 3. Тэгэж. Би бүр өөрийгөө дандаа дис ч юм уу тэг ингээд чигшиг мэгшиг наасан маасан гэж хэлдэг болов гэж бодсон чинь гэж ер нь амар хэлдэг юм. Өнөөдөр би бүр тагаа өөрөө хэлдэг. Тэгж хэлж байгаа чи анзаарахгүй байдаг юм. Чи л өөрөө анзаарах. Би байнгын ярьдсан биш үү? Эсвэл чи энийг би чи бүр ингээд таслана. Энэ ингээд сонсогдохоо хэлнэ. Тэгвэл ингээд сонсож байгаа дээр ингээд мэдлэлцдэг болдог. Чи хэлэхгүй нэ за өдрөс би Чи тэг юу гэж яриад. Чи подкаст хэр сонс? Яа би юу ярьж байгааг мартсан байжсэн. Би подкаст амар их сонсдог л доо. Миний найзын дэжтэй жанр нөгөө жанр чиглэл хэл утга уран зохиол ялгаа гэдэг. Тэгэл дандаа л юуны нэг тийм сүртэй бизнесийн эсвэл өөр ямар гэвэл нэг тиймэрхүү подкастнаас илүү нэг 2 3 найзууд суугаад хоорондоо юм ярьдаг подкаст амар сонсдог. Тэгэл сонсоор байгаа л тэгэл өөрөө хийж бодоол лсэн. Гэтэ ганцаараа хийхээр ганцаараасаа хийж чадахгүй юм санагдаад тэгээд удаан бодож үзээд тэг ганцаараа хийх гэж үзээд миг хөдөлж авсахгүй болно. Тэгээд бараг жил хийгээгүй юу. Тэр мигтэйгээ ганцаараа 1 жил болсноо тэгээд одоо л хийж байна. За мигт нь баяр хүргэе. Баярлаа. Мигнийх өмнөөс за энэ бүр хэрэг сэтэрлээ. Тэгээ манай найз бүр подкастны би яаж хаад амар юм бэлэр жааж. Хэвээ амтаа алганы подкаст хэлээ. Амтаа алганы ярьж байдаг гэсэн сүултээ. Найз нь хамт юу? Хоёлаа хамт юм яриа. Тэгтээ яг ингээд олны донд юм нэрнгээс ярьдаг юм а тий. Тэгээ одоо тийж яг ярих хэрэгцээг нэрнгээсээ л ингэж ярьж байна. Тий амар хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгээ дээрэс нь бас одоо нэг юм урт хугацааны ингээд нэг хобби хэрэгтэйс байхгүй юу?
Яг ингээд хөдөлгөөн эсвэл ингээд хийж ми эсвэл йога мога хийж юм уу. Тиймэрхүү хоббитой болох гэхэр чи яг ингээд ерөөс урт хугацаанд өргөжлөхгүй ингээд амар хурдан нэг 7 нийт настай байдаг байхгүй. Тэгээд ер нь нэг яг тийм урт хугацаанд нэг гоё амралтын өдрөөрөө ярьцдаг. Тэдийгээ дараа нь дийдэлч мэдээлэл нэг гоё цаг яадаг тийм юм. Цаг аваад. Цаг. Харж ин би найзынхаа хобби нь болчихвол байж гин. Ай. Та нар тийм Би найз сая байна. хэлсэн шүү. Энэ сая би биш байсан шүү. Энэ бол ийм ийсэн. Одоо би өөрөө Отлон хэлсэн чинь байсан. чиний аыг анзаараад хэллээ. Сая яг Харин тэ анзаараад идэм бэ хөөе. Яа нөө. Чи анзаараагүй юу? сая анзаараагүй. Би ингээд өөрөө анзаараад байгаа. За. Одоо өнөөдөр чи энэ подкастыг carry хийнэ гэсэн шүү дээ. Тэгэж. Батгаж. За ингээд найзынхаа өнөөдрийн подкастыг өдөртөө авч явхад одоо энэ сүүн цацлаа. Дээш нь өргөж яа. Би саяхан нэг юм ухаараа да. Тэрийг ярих уу. За. Би чамтай Нэг хүнтэй бэмбэргүй. За. нэг хүнтэй ингээд юм яриа авчихсан байхгүй. Энэ подкаст эхлснээс хойш заяа. Тэгээ хамт ингээд ингээд зүгээр л ингээд гадуур явж хахад нэг юм хүнтэй юм яриа авчихсан. Тэгсэн чинь ингээд тэрний надаас юм асуусан байхгүй юу? Чи ингээд амар энэ дэлхийн одоо энэ ертөнцийнхоо ингээд бахан мэдлэг одоо science minds бүх юм ингээд мэдчихэж байгаа. Өнгөрснөрөө явах юм бол чи ингээд юу хийж чадах юм атах гэсэн байхгүй юу? Яаж ингэж дэлхийг өөрчлөөд яаж ингэ гоё болох юм болохоо гэд. Тэгсэн чи би яг ингээд өмнө нь толгоо тиймэрхүү асуулт онгод ингээд нэг хариулахаас залхуу өрөөд тэгээд ингээд тас мэдгүй гэд нэг ингэж жоохон өнгөрөөчдөг байсан юм шиг байна заяа. Тэгснэ яг сая асуусан чинь би чинь нэр подкаст хийдэг болчихсон шүү. Одоо би энэ хариулах Гэхдээ би буцаж байгаа технастайгаа ярина. Аагүй тэр үедээ би хариулсан заяа. Тэгээд тэр үедээ за одоо би ингэ хариулахгүй бол болохгүй. Тэгээ би яаж игээл хариулна да гэж бодохгүй. Би подкаст ч хөөш. Тэгээ би ингээ хичнээн ярих юмгүй болсон ч гэсэн би ингээ юм зохиогоол ярьж сурах хэрэгтэй мэрэгтэй гэж дотроо бодсон. Амар дүүлж ярьж байна. Амар бодлоор боллоо. Тэгээд нэг жоохон ингээд нэг хэдхэн секунд л ингээ жоохон бодсоохгүй. Юу ярих вэ? Юу хариулах вэ? Тэгсэн чинь ингээд хариулт нь гараад ирсэн заяа. Тэгсэн чи би өмнө зүгээр ингээд залхуу өрөөд л ингээд за би энд ингээд хариулахгүй гэж боддог байсан маш. Тэгвэл нь бол хариулъя гэвэл хариулт нь байсан байна гэдгийг ойлгосон. Тэг хариултаа хэлээч. За. Би бол яхаар болсон. Хоёр юм заяа. Нэг нь бол 3 хоногийн өмнөх подкаст эхэлсэн өдрөлгөө буцаад болиулах. Тэгж. Хотлоо. Асуулт нь гэхдээ бүр амар олон жил байсан маа. Монгол 500 жил мэл тийм юм байсан. Тэгэхээр айгүй дээр. Тэгэхээр би ер нь бол хоёр л юм бодсон заяа. Нэг нь 7 хоногт 5 өдөр битгий ажиллаа. Анхнаас нь 7 хоногт 4 өдөр ажилладаг тийм системтэй болгоё гэж бодсон заяа. Анхнаас л 2 6 7 өдөр байсан. Шууд анхнаасаа. Үгүй. 4 өдөр болцгоё. Тэг ер нь л амрах хэрэгтэй. Тэгэхгүй бол та нар ингээ 2025 онд ер нь л сүрийн шүү. Шилж байгаа гэж бодсон. Хардаа манай хоёр дахь нь болохоор юу гэлээ. Амар Монголынхаа талаар бодоод юугаа нийтийн төвөрөө хөгжүүлээ гэж байна. Юу вэ? Машин болоо. Юу. Тэгээд төвжрэл чинь та нарыг бас 25 онд бас л хэцүү байлаа шүү. Өдөр гэж. Тэснэ ерөөсө science minds хийдгүү нас. Тэгээд тийм л юм бодлоо. За, миний найз нь хараа сайхан сэтгэлтэй хүн. Тэр одоо хамгийн их өөрийнхөө бараг асуудлыг шийдэх гэдэг юм аа ши. Бусад хүмүүс хамаагүй ажиллагаа байлаа. Ойлээ гэж. За чи тэгвэл ингээд манай найз ажилтгаа дахин хэлж байна. Яа. За би юу Үгүй би байж бодож байгаа тэлээ. Чи чам шиг яах хэвтэй юм уу? Нөө юу шиг. Тий ингээд за ямар гүрийгээ дүлээд юу чамаагүй. Хариулж илээ бол барваа. Би л сааны ихтер болоо да. Нөө чи саанаас салдаг нацтай. Тэгсэн чинь би бас тэгсэн чинь сая наадхан тэр чинь.
хоёул яг адилхан юм байна гэдгийг нэг дээр ярьж ирсэн шүү дээ. Ингээд нэг хүү юм ингээд амар хариултгүй асуулт масуулт ч юм уу ингээд асуугаал ингээд хамт ингээд дипрэлтэй ингээд бодож бодохоор хоёул ингээд амар ёо тэгэл. Тэгээд жоохон тэгтэй. Жохон тэгээд идэв тэ. Тэгээ ингээд бид тэрийг хоорондоо ахаар ингээд тэгэл яах вэ тэгээд. Амар ярих дараагүй. Тэгснэ ингээд одоо жишээ нь бид тэр одоо яагаад юм бол гэж боддгоо дэ бас биш те. Бодцсон байсан ч гэсэн одоо миний хариулт өөр ингээд шийдсэн байгаа гэдэг ч юм. Тэнгүүт бид тэр шийдсэн байгаамаа гэд хэлэнгүүд одоо шин. Тэгвэл тэр бодлоо бид тэрт ингээд биднэрт ингээд хаваалталтай би өөр бодолтой хүмүүс байгаа шин. Тэгээд нотломаргүй байна өө. Би ганцаараа бодсон шамаагүй. Зүгээр ингэсгээд энүүхэнтэй зүгээр байж гэж бодож бодтой. Тэгээд би бас яг адилхан зөв. Тэгээд би саяхан юу хэлээд нэг юм уншиж илүү юм сонсч илүү. Тэгсэн чи яг ингээд нэг асуулт байсан байхгүй юу? За. Тэг би ингээд өөрөөсөө асуугдож ийн л гэж төсөөлсөн зөө. За надаас юм бол тэгсэн чи би ингээд амар яг хэвэндээ ингээд хүн чи өөрчлөгдөхгүй. Амар залхуу ураа заяа. Йоо. Тэгэл яавал гэж тэгэж бодсноо. За яг би тэгтээ ингээд хариулт ингэж бод миний дотор хариулт байна л та гэж бодсон зөө. Тэгснэ. Тэрийг ингээд батал матал ч юм уу те ингээд хамт ярилцгийг өл би бүр ингээд ёо би өөрөө өөртөө шийдсэн яа гэж бодсон юм юужсэн. Бэр мартчихжээ. Тэгээ би тэгснэ яг подкаст хийсэн чинь зөө. Гэтэ энийг ингээд бас яриул подкастн дээр яах вэ ярьж болох юм. Аарыг бодсноо. Тэгснэ тэрийг мартаа бас. Тэгтээ яг тэгт бодсон шүү дээ. Ингээд подкастн дээр гэсэн одоо ярина. Тийм болохоор тараас хэлж чинь та нар баг миний зарим тэ танихгүй хамаат биш шүү. Уучлаарай хамаатаа. Танилуудаас л илүү мэдээлэлтэй болох боломжтой байна. Энийг та яараа даваарай. Та яараарай. Би тэр өөртөө мэдээлэл зарж байна. Үнэгүй зараад байгаа юм байна. Өн тогтоомоор байна. За одоо 50 мэдээлэл явах чи 50 мэдээлэл. Өнөөдөр би шилээ арчаагүй 50 мэдээлэл. За энэ мэдээ сонирхолтой байсан бол 50-ыг явуулаарай. Миний дансууд голомт банк. За энийг хөөе сонсоод ингээд сонссон байгаа хүмүүс яг одоо комент үлдээдээ 1 2 3 гэж дараалалаараа ирч бүтгээтэй. Тэгж. Яа. Тэгсэн чинь өөрөө хүмүүс ямар хүмүүс сонсвол яаж олж сонсвол битэрийг одоо харин мэдгүй үлгэр хайж авч байгаа дандураад. Гэтэ яаш тэ би YouTube дээр хоёлаа ингээд апплод хийсэн шүү дээ. Тэгсэн чинь ингээд манай зураг амар хөөрхөн харагчлаа тий. Харин тийм амар хөөрхөн ба би бүр амар дуртай. Хөөе би л энийг олж сонсноо гэж. Тий. Яг айгүй ингээд бас нүд татгаар. Тийм цэвэрхэн. Тэг би бодсон ш. Одоо тэрийг ингээ сизний ч юм уу нэг ямар нэг юм солиод байдаг өнгөө солиог өгөх юм байна. Тийм бас ээж болно. Тэгж мэгээд ямар ч нэг арай өөр болно тий. Одоохондоо л хоёлаа яг ингээд. За манай интро бас амар онцлог байгаа. Энэ бол зүгээр л нэг тийм бас юу биш те. Энд тэндээс олцсон ай биш. Чи тэрийн талаар ярих гэдэг. Тийш дээ чи юу ярих гэдэг. Мэдхгүй туулаа цаг эхэллээ гэдэг. Тэр чинь манай найз тийм ээ тийм. Энэ тэрийг 3 дахьчт найз те. Бас бүтээртэй төстөн нэртэй нэг хүн. Ингээд үл хөдлөх хөрөнгө. Жохон хөдөлдөг хөрөнгө. Үлдээж ханд өвлсөн те. Тэг ханд өгсөнд баярлаа. Тэр манай интро таалагдаж байвал комент хийрээ. Ямар гоё юм бэ гэд. Комент дээр одоо яг одоо ногоон зүрх нь үлдээ. Тий хоёлаа тийм өнгөтэй болох юм уу? Дэмжижээвэл битээ. Ер нь тийм зүрх үлдээхэр бол байгаа шүү дээ тий. Цэнхэр зүрх үлдээгээр хэлчихв. Гоё. Хоёлаа цэнхэр өндөртэй юм чи. Тий. Цэнхэр. Хайр. Цэнхэр дэлгэцээ. Цэнхэр дурлаа. Одоо заяа. За. Тэр яг хідэн настай гэдгийг та. Би бол одоо нас үеийн төрөд өнгөж одоо хэдхэн жил өнгөрөөж байна. Ажилд бол орсон. Гэхдээ хэдэн настай. Дөнгөж орсон 23 тай. Манай найз 22 тай, би 23 тай. Хүүхдүүд байна. За тий битэрийн насыг гоё таагаарэ. Өөр хоёлаа хэлээгүй юм юу лээ? Ордыг мань таагаарэ гэж.
өөр гэж юу гэж. Тэрийг амар мэдгүй гэж энэ. Чиний орд чинь тэр үү гэсэн чи би харин юу илээ. Тийм түрүү хоёлаа ордоо хэлээгүй шүү дээ. Зүгээр Хэлээг баха. тий ордоо л хэлээгүй тийм учраас. Хэлсэн байсан ч тэр чи худлаа. Хэрвээ эхний дугаарыг сонсоогүй бол бас MBT хаяг тааж болж байна. Тийм. Хамгийн ихний дугаар хэлсэн л дээ. Би өөрөө хэлсэн чиний хийх чийсэн. Хэлсэн. Чингис ханыхыг ч гэсэн хэлсэн байгаа. Та мэдмээр хэлсэндээ мэдмээр байл. Тэ. Нууц тавчаач. Манай подкастыг сонсоорой. Би тэр бас нэрийг подкастаа юм жоохон алсаас хийдэг байгаа тий. Тэгээ тэр нь мэддэггүй бас та нар хэлээд өгөөч. Тийм. Чи та нар яагаад тэгж. Тэгээ бид тэр айгүй алсаас манай подкастны одоо юу лээ? Онграсаа ашаа тэгээ худлаад л яриад байгаа. Зүгээр тийм хол бишээ. Зүгээр гэр гэрээсээ л бичиж байгаа юм уу? Тийм хол байдаг юм уу? Тийм шүү. Та нар битэртэй уулзах хүсвэл яг одоо маргааш 9 цагт тэр байшин гэдэг давхар түрээ дээрээ. Шууд фэн мэйтик хийх чи да. Тэс шал хамаагүй газар орсноо хүмүүс зүгээр хоолмол хийдээс үзсэн чи. За миний фэнүүд. Ичээл сууж байна. Ичэнгээрээ та нар мэдлэхгүй хоёртайгаа. Хоёр талаагаа тахгүй л байна. Тэрэгтэй баг. Яа. Та нар тэгээд ирж мэрэхгүй хоосон газар битэр суулгаад байв. Ярьсан гэсэн нөгөө ресторандаа шүү. Надад тэр хоолыг манай найзад тэр хоолыг. За ингээд одоо наадам боллоо. Наадам ч олон сайхан арт түмэндээ. Би нэрээ тийм юм яриж утсан ш. Дараагийн дугаар ч юм уу? Дараагийн юм шээ. За дараагийн дугаар бол баг наадам боллоо ш нэрэгсэн. Одоо ингээ 12 сар дөнгөж эхэлсэн байгаа штэ. Тийм чинь 2025 оноос би харсан ш нэрээ. Харсан уу? 2025 он дуусахаас өмнө хиймээр байгаа юмнуудаа гоё өмнө бодцоод тэг подкаст нэрээ. 25 оноос өмнө юм уу? Тий. 25 он. Одоо энэ 20 юу их вэ? Хийснийхаа дараа ярих биш зүгээр хийхээсээ өмнө ийм юмнууд хиймээр байна гэж зүгээр ярих уу гэж бодсон байхгүй. За тэгээ. 26 он юу ч гэсэн болж байна тий. Зүгээр нэг гэрвэ цэвэрлэмээр энэ төр гэд. Тэгмээр байна. Би бүр одоо шинэ жилийнхээ юу энийг нөгөө дугаараар ярих уу? Шууд дараагийн дугаар юм байна шүү дээ. Кат дараагийн дугаар хэлье. Тасал. Тэгж. Шинэ жилээр чи одоо юу хийж идэв гэж бодож байна. Менюг хаваалч. Шинэ жилээр би ер нь жоохон хоолны тийм юу игдүүлээ. Хоолн дуршил бишээ. Хоол пики хүмүүс одоо байгаа шүү дээ тий. Хоолнд дуртай гэх юм уу? Тэгээ хоолнд дуртай болохоор ингээ гоё хоолнуудыг олж хайж иддэг хүмүүс байгаа шүү дээ. Чи айгуу тийм сайхнаар хардсан тий. Боломтгой бас биш. Ингээ ер нь л дуртай болохоор л тэгж болж байгаа. Тэгэхээр би жоохон тийм биш аахгүй юу? Тэгэл. За ямар хоолой яах. Яха бүр огт систем юу биш л дээ. Гэхдээ ер нь нэг тийм амттай хоол өнөөдөр яг тийм хоол идмээр санагдаа тэрийг хайж олоод тэндээс аваад идэнэ гэсэн юм их байдаг. Тэгэхээр шинэ жилийнхээ хоолыг би бодоагүй байна. Тэр өдөр юм бодогчгүй өдөр. Тэр өдрийг хөргөчний нөхцөл байдлаас л болно. Гэтэ манай нэг яг тэгж ингэж угаасаа тийм амар спешиал хоолыг ингэж хийхгүй ч гэсэн яг гоё хийгээд дээ. Амтай гэдэг юм уу манай хоол сайд. Тэг гинт л хар ороо ингээд юм хоороод хар би бүр найз. Өдөр. Гэтэ амтай болтой ба. Би бол тийм өдөр тутам адилхан хийхгүй мөртлөө ховор хийдэ. Тийм онцгой гоё тийм жортой хоолнууд. Жортой ч яг жор хаарч хийдэг юм уу ч өөрөө төрөөгөө хийдэг юм уу? Өөрөөгөө хөргөчнийхөө адилаас л. Тийм. Гэтэ аягүй гоё амттай хоолнууд хийж өгдөг байсан гэж. Тийм штэ тэгэл тэгтэй ч явахтай. Манай зүйлттэй. Би нэг хоол хийжлэх санд би. Нэг удаа хийж өгсөн хоол гэж байна.
Чи нэг хийж илээ. Би одоо бүр хамгийн Бататай. тий. Бататай. Тэг махтаа юу. Тэг наваад хэлээ за. Тий. Яаж үгүй. Юу гэж. Өстө нэрнгээсээ заяа. Бодатай заяа. Гэтэ бөөрийн махтай. Тэсэн твтэй л гэж хэлдэг үү? Юу ч хэлдэг байлаа. Бөөрийн мах юм болов. Арай жижиг Бөөрийн мах бодоо хоёрыг хамт ингээд хамт бөөргөлцсөн. За тийм твтэл тэгснээ жоохон халуун ногоотой тийм соустай. Хажуугаар нь юулээ. Төмсний ногш. Төмсний ногштой. За би тэгвэл дараа уулзахаар хийж өгье. Тэр өстэй гоё. Тэр үлдээ жижиг чиний хөрөгчний баярлалаас болж ирсэн шүү дээ. Яг зүгээр найдаа. Тий, танад байсан амтлагч ашиглал. Тэр ихтэй би яг халуунаар нийдэг байхгүй. Дараа нь ингээд нөх хөрөгчөнд хонуулаад тэгсэн чи гоё болчихсон. тэг хөв хөтнэр мэдсэн байхгүй. Тэсэн тэнцтэй амар гоёсэн. Би шил цэвэр хөлдөөгөөд явуулъя. Нэза тэгсэн нөгөө Фрэнси Фибигийн нөгөө эмигийн эмээжлэлтэй. Тэг Жоршиг амар төрсөн өдрөө тийм бэлэг болгож те 20 бэлэг найз байна. Энэ твтэлний амтлагчны ахас Жор сайн хэр болоорой. Тэгж. За баярлаа. За тэгвэл чиний дуртай уух юмны талаар яриа. Чи ямар төрлийн уух юмнууд вэ? Уух дуртай бай. Хараа өрөө харч. Би ерөөс арх ож үзээгүй шүү. Би 20 болоо. Оохма. За. Ус гिचгээр арай хотлаа яриад нэ би. Тэгтээ ус байж болно шүү дээ. Ус. Ямар lemonade дуртай тий. Тийм байна. Эсэглэн. Би жоох. Ер нь тийм жоох. Би тийм эсэглэн юм дуртай тий. За би бүр лимоныг ингэ зүгээр харилцаж яагаад мандрин шиг иддэг тийм хүн байгаа шүү. Түлчээ лимон тэгснээ нөө нэг грейпфрут юу гэдүүлээ. Ямар ч үзүүлээ. Бэрсүт биш ээ, бэрсүт мандрин тий. Тэр чинь ягаан өнгөтэй шүү дээ тий. Биш ээ, ягаан чи грейпфрут өөрөө. Бэрсүт үрчнээ өөрөө мандрин. Нэг мандрин. тийм жоохон тийм ягаан ч гэдэг. Гоож үрж. Зүм юм уу? Мөн баха гоож үрж мөрч биш үү? За тэр хоёрын алинд дуртай байл гэж асуучихсан. Юу аль мандрин грейпфрут лимон, грейпфрут. Лимон штэ. Тийм. Арай тийм арай амтлаг штэ. Чи би нөгөөтөнд дуртай. Тийм. Чи тийм гашуун дуртай. Гашуун ясан. Тэр гашуун амт яг л миний амьдралыг санагдал. Яа тэгж. Би давсан дуртай. Тэгж. Давс яг л. За. Нэрнгэс гэхдээ миний дуртай уух юм нэрнгэс лимонад юм байна. Тэгээд кофе тий. Кофе тийм дуртай. Баярлаа. Одоо чиний хийх. Чиний цай юу? Цай юу кофе юу? Цай. Цай бол биш ээ. Би тийм цай уух байлаа. Юу вэ? Тий. Юу вэ? Кофе зүгэл болцсон шүү дээ. Ус. Би нь бол кофе юу кола юу л. Яа тэр амар гэж. Чи яг л цай уух болчиход кофе уух байлтгүй. Кофе чин энэ болдонгүй та нар битээ хараа манай нэг саяхан битээр ярьж байхад тэгээ цайч үлсэн кофеч үлсэн. Чи тэрийг яриад байгаа юм уу? Тий. Тийм саяхан одоо бол уухгүй байгаа л та кофеж уухгүй байгаа, цайж уухгүй байгаа, колаж уухгүй байгаа. Айлын уухгүй байгаа. Тийш чи нэр байнгын колатай байдаг шүү дээ. Тийм. Гэтэ ер нь зүгээр дуртай. Хөргөсөн баг хоосорсон байсан нэг рандом колаж. Тийм, кола амар гоё. Фанта манта бол чи тэр кола юу пепси тэгээд Монголын жоохтой. Манай тэрэлж айланд ямар ялгаатай гэж мэдгүй өнтер гэж. Мэднэ. Кола л нэг хамгийн ийм хурц заяа. Тэгснээ юм чихрэн нас яг юм гоё хурц орж ирдэг гэхгүй юу. Зүрх Газнаас арай жоохон хүчтэй юм шиг. Пепси бодлого газ нэрээ багч юм уу? Нэг арай нэг жоохон зөөлөн нэг юм арай өөр амттай. Жоохон түлэгдсэн юм шиг бас. Жоохон сонио. Энэ яг ойлгож байгаа хүмүүс комент бийсэ. Мэдгүй байх.
Үтгэн үү? За. Би тийм төлөвлөсөн. Пепси дахиад дуугаа. Тийм. Чи тийш санагддаг юу? Чам тэгвэл Пепси ямар нэрээд төлөвлөсөн ч юм шиг. Үгүй бид нэрээ гэсэн Пепси. Үгүй яг үндэ байна л та. Тэгтээ би ерөөсөө амтыг ялах. Ялаадаг гэж өдрөө хоёулангийнх нь уу? Тэгтээ арай юу кола арай ялуу байдгүй юу? Тэгэхээр энэ хоёр нь ялуумдаа биш ер нь шал өөр амттай л ахaltaа уг нь бол тэгтээ битгүй. Аль аль нь жоохон газан гарахаараа нийлэн болчихсон тий. Кола арай тийм чихэртэй. Нэрээ жоохон часнаас гэж орж ирд юм болоо. Яа тийм байтал. Бис мистэ битгүй мэдгэнэ. No comment. За. Тэр би тэгтээ спорт дуртай шүү дээ. Тийм. Тийм шүү дээ. Би тэрэлжээ сонсоог байсан шүү дээ. Яасан гэнэ. Тэрэлж шал өөр амттай тийм. Чи тэрэлж сэлэнг хоёр айланд нь илүү дуртай. Би сэлэнгийн амтыг марчлаа. Чи санаж байна. Санахгүй би сэлэнг бүр хизээ уснаа. Сэлэнг чинь жоохон кавас шиг амттай. Үгүй кавас гоё шүү дээ. Кавас гоё. Йоо би бүр тэрийг сүлд хизээ улаа. Ухаас. Зарч байгаа юм байл халбагдаарай. Чист айгу дуртай хаяг каваснтыг. Тэр яг миний амтаа. Нэг тийм лемон тэр хөө амт штэ бас тий жоохон тийм хөтөлөгч юм шиг. Тэг хүчилэг гэдэг жоохон ам тийм ялуун юм шиг. Газтай. Тийм ээ би яг спрайтын дуртай шүү. Спрайт миний байна тий. Спрайт чинь лемонтой штэ гэж үү? Тий. Спрайттай газтай хоосаа. Тийм. Спрайттай газтай гэдэг лемонтой газтай чихэртэй. Надад бүр юм плейлист бүр спрайт плюс бла 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 гэсэн плейлист байдаг шүү дээ. Тэгж спрайт бодож плейлист үүсгэж. Тэр тийм ээ жоохон 100 мууных шиг тийм. Yes. Спрайт нэмэх нь минийх юу л та? Сан класс л та. Нарны шил. Тэг нарны шилтэй ингээд спрайт бариад явж ингээл төсөөл. Тэгээл ойлгох. Тэгсэн чинь надад чинь тэгвэл кофе чил гэсэн бат юу вэ? Кофе чил тийм. Тий. Тэгэл тийм кофений зурагтай л. Кофетойгоо чилэрчт юм уу? Тийм шүү дээ. Кофетэй хүн чинь ингээд уг нь арай яадаг юм уу? Сэргэж бэрэгдэг юм. Чи бүр ууснаа. Йоо одоо ингэж амарх чинь аль аль нь. Нэрээ яг ингээ амралтын өдөр кофе уунгууд ингээ аягүй гоё амарч юм санагдана. Ажлын өдөр уунгууд аягүй гоё ажиллаж байгаа юм шиг. Гэхдээ нэр яг нэг өнөр нь энэ төр аягүй нөлөөтэй гэдэг тэр тархинд. За мэдгүй гэдэг. Кофеч гоё шүү. Гоё. Гэтэ манай найз бүр яг юм би жоохон арай тий юм болохоор ядраад нү эбитэ тэгэхээр зөөр ингээл кофегаа шууд аюулаа л тий. Гэтэ бид тэр жоохон амьдралын хэмээг жоохон удаан юуч гэдэг тий нэг тийм та нар чимээгүй байсан. Тэгвэл манай найз бол айгу тэр кофе айгу мэдэрч аюултаа хүртэл бүр айгу тэр момент процессын дундаа бүр yes энэ сайхан удаа ингээд асгаадаг. Хинч битгий над руу эрт миний кофе дундаа тэгж айгу процессэнд анхаарал хандуулж байдаг хүн. Өглөө дандаа кофе уудаг байхдаа одоо уухгүй байхгүй нэг сар явах цанд уухгүй байгаа. Тэрний өмнө уудаг байхад дандаа би өглөө ууж амжихгүй гэртээ жоохон оройс ирэж ч юм. Тэгэнгөө өдөө шууд гэртээ хийчээд тэг халуун савнд хийж яваад ажил дээр бод ш. Шууд ажил дээр хийчихэд яа болдгоо. Ажил дээр хийж бас цаг байхгүй гэхгүй. Гэтэл гэртээ хийхээр гоё юм. Гэрийнхаа кофег уугаад уугаад NF ядраа. Тэр үгээр юу ч хэлэх гээд байгаа тий. Кофе хүмүүс ойлгож байгаа хаа. Тиймээ юу ялга ингээд янз янзын аргаар ууж муудаг уу ингээд трип нөө хөрөгчөнд ингээд нэг том юмд хийгээд ямар пресс лөө. Cold brew гэдэг. Аштай ер нь кофе машинта трип бистэ. Минийх бол зүгээр л тийм трип кофе. Кофений машинтай болох юм бол яг гоё эспрессо гаргаж аваад тэрийг янз бүрээр уучлах. Данч байхгүй болохоор одоо яах вэ? Би ч болмоор байгаа. Болно. За болоорой. Ажиллаж кофений машин тавих газаргүй болохоор одоохондоо байхгүй байгаа л та. Та нар манай найз руу очоорой. Шууд ороод ингээл чил зүгээр зэн. Тэгж. Тэгэхээр одоо чи тэр эспрессотоо юу хальж ууж муумаар байна? Чиний одоо mainly уудаг mainly ч гэсэн. Ер одоо голчлоо уудаг кофений төрөл юу вэ? Төрөлж явах тий. Латте, сүү, ус, нэмдэг. Тийм.
Одоо л drip coffee тэгэл зүгээр тэр чигээр нь л хараар нь л уужж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь жоохон чихэргүй уух дуртай. Гэхэр чин чихэр хийхгүй болчих штеп. Тэг сүү бас нэг уух дуртай шээ. Яг сүү ээчихэр жоохон юм ялуун болоод. Хөөе танад ер нь сүү байдгүй те. Чи нэг хэсгээ сүү ингээд нэг хэрэлдэггүй те өдөрцөндөө. Харин тий сүүгээр одоо юу хийдэг юм? Чи юу хийдэг? Өндөг шараалав. Өндөг шараад тий сүү хийх юм уу? Өндөг төрөөрөө билечиг хийх юм. Өндөг сүү мөгөө тий тэгэл хийж мэгэл талах малхаа шараал. Төөр сүүгээр яа дээ сүүтэй сериал мэрэл хідээлдэг гэж юу? Чи тэгтээ байнга одоо сүү дуусаад л дэлгүүрээ сүү авт юм уу? Тэгтээ нэрээ арай бага хэрэглэдүүлсэн байна. Тэгээ би нэг юм 750 мл-ийн арай 1 литр биш. Тэгтээ арай 500 ш. Жижиг юм. Хоёрын хооронд юм авдаг болоод байна. Тэгэхгүй л нэг нь бүр ингээ удажитал бараг сүүн бараг гашлах гээд гашлцдаг. Сонин айн болчдаг. Би бол одоо тэгтээ уудаг байна. Юунд шийдэг юм? Тэгэхээр авдаг л тээ. Чи яг ингээд багада хамгийн дуртайсан Google-тэй гээ хэлтэй. Биш чи тэрийг надад таалга та. Гэт нэг юм амтын ингээ яваад идэг гэсэн чи мессенжер энэ тэргээд надад таалга та. Багтаа гэдэг нь хэдэн настай? Янз бүр. Тэгвэл хамгийн тийм өөрөө ойд ч надсан. Тэгэл нэг хоёр төрөл хуваагч чинь заяа. Нэг нь өчигдөр үтсэн. Өмнө нь насан та. Нөгөө юу вэ? Өмнө нь нөгөө нэг машиныг ажлын өдрийг 5 өдөр болгох гэж байхдаа за. Нийч. За өөр хэлээр таалгараа. За эхнийх нь бол бас нэг л кино заяа. Тэрийг зүг таалгаа. За ингээд нэг хулган байдаг байхгүй юу? Тэр хулган Йоо яар хурд юм бэ? Нэр юм уу? Би гэхдээ хулганыхан сэнд дуртайсан байхгүй юу? Хулганууд нь амар гоё ингээд хувцсыг нь ингээ оёж мож өгөөд нөө хөөрхөн болгоод идэв штэ. Тэр хэсгүүд нь дуртайсан байхгүй. Чи тэгвэл хулганых нь хэсэгт явдаг аяыг санаж байна. Санахгүй байна. Тэгтээ манай тэр ерөөсө ханхуу манхуутай уулзаад тэр нь яг гоё шээ. Зүгээр л яг хувцсны ингээл хулганууд нь туслаад бөөнөр хамт ажиллаад тэр нь л гоё санагдав. Амар сэндэглэл хүнд дурлал амар гутал мотлоо хаяа сандарч байна чинь. Тэд газ гараад ирсэн чи бүр yes. Газ холон нь гараад ирлээ. Яа тэр хэсгүүд нь гоё санагддаг гэсэн. Чи Stranger Things үзээд тэгээд тэр 2 дахь season дээр гарсан баахан хулганыг хараад ингээд бас хөөрхө санагдчихсэн үү? Тэр шиг шалгаж байгаа. Би одоо санахгүй байна. Үзсэн л дээ. Санахгүй байна. За тэгээ хоёр дахь дараа нь талгаа заяа. Тэгэхээр эхлээд чиний нэгдүгээр хийг талгаа заяа. Талгаа. Минийх ингээд нэг хил усгүй нэг амтан юм хар амтан. Хар. Тэгээд тэрүүнд хэдтэй гэл. Тэр чин нэр нь юу лээ? Мэдгүй. Би тэгтээ тэр бүр амар хайрладаг гэсэн. Нөхрөө ороод гараад тэгтээ тэр бүр амар игдүүцээ гар марцаа тийм. Хойл юм сонио юм зурман төрлийн аль. Тэгтээ ярих юм бол орсоор ирдэг байсан тий. Монголоор гардаг байсан шүү дээ. Ямар ч юм би ойлгодог байсан. Тэг нэг ингээл нөхрөө ороод гараад ингээд хажуунаас нь ороод байдаг. Тэр юудаг кино. Тэр амар хөөрхөн киносэн. Тэр би гарах болгонд л ингээд амар хайрлж үздэг байсан. Тэр ямар ч юм ээж бүр сүултээ ингээ хажууд нь өөлээ. Аль би гараад гэж үзэж. Мэрэг ч юм дуртай хэлээгүү. Ядаргаа. Үннээс зэрэг нь хотлоогоос ирээд нэ. Үннээсээ. За хэлтгүүл. Бас нэг хэл усгүй амт. Тэгээ амар гой хоол иддэг. Би тэр хоолоо идэж байгааг хараад ямар гой хоол идэж байгаа. Хоол иддэг гэхэр чинь юу аа л дээ. Хоол нь бүр амар. Хоол нь гоё биш үү? Яг хоол идэж байгаа амар гоё. Хөөе хүмүүс энэ хооронд манайс тааж ах. Пүү ямар юм идтий. Тэр юу балаа юу идтээ ш. Зүгийн балаа идтээ ш. Тэр ч гоё идтээ. Тэгтээсээ жоохон заваар гэдэг юм аа. Жоохон заваард. Ингээд асууж тааж байгаа. Хүмүүс намайг би наан хэлэх юм байна. Би энэ жоохон дараад ханиад төрөх гэдэг гойшаад тах шиг шүү. За дараахад чи та. За минийх бодлого дараагийнх нь бол яг юм нэг ганцхан кино биш ер нь төрөл чи миний сая таагаач. Чи дараагийнх
Sorry. Наа яаш юм. Тэсээ дараагийнхаа нэг хийх шууд толгой ирэх явж лээ шүү дээ. За. Та чи Хаад иддэг хэлгүй амтан. Байж та Jerry юу гэхгүй. Том идэд насан нөө Jerry-гээ. Тэр Jerry нэг Томи ингээ сахлан дээрээс ингээ сүү мөө унж байгаа нь амар гоё харагддаг. Энэ сүүн айгүй болж ихтэй. Тэгж бодож байна. Юу нэ? Тэгээд хай жоохон төхөөлье. Жохон дуурах нь бол дуурдаг. Хэлгүү тэгтэй. Нэг хөлгүү найзтай. Хөлгөө найзтай. Хэлгүү хөөхд. Хэлгүү юм. Хөлгөө найзтай. Тэгтээ гоё мэддэг. Хэдрүүч. Мэдж байгаа нь зүгээр гоё. Гоё мэддэггүй шүү. За. Сайн орж ирэх гэнэ. Чи хэлчихээ. За пингүү. Яа би пинги гэж бодсон ш би дотроо. Тэгээ яасан. Нэ. Тэгсэн нэг зүгээр загалт иддээ шүү дээ. Гэхдээ загасаа ингээд амар гоё юм гэж идснээ ингээд шууд гаргаж ирж мэрэл нэх гоё байдгүй юу. За гоё гэж бодож байгаа лайк. Тэгтээ хоёр баг шууд пинги орж ирсэн шүү дээ. Би хэлээгүй л дээ. Нэг тийм хоол нэг гоё иддгүү санагдаад. Яг бүнэ гэхдээ нэг гэрэх нэрээ ингээд тойрч сууж байгаа бас иддэг те. Тэр нэг навчтай юм те. Ба тэр ч гэсэн гоё л харагддаг. Навч ч юм уу ч. За чинийх 2 дахь тавар. Тэгээ 2 дахь нь нэг бүлэг нэг Наруто. Нэг юу гэдэг нэг жанрын хөвгөлтэй надад байхгүй юу? Нэг жанрын хөвгөлтэй. Их хвшлэн нэг тийм жоохон хайр дурлалтай сэдвтэй. Гит ингээд Cinderella гэж яснаа Disney энэ юм шээс. Хөвгөлтэй биш бүр зэрэг чигээр. Яг тэрэндээ жоохон төстэй гэхдээ арайч яг тийм бишээ. Тэгээд юу Pixar. биш аа. Юу? Биеийнх нь пропорц амар өндөр, тургай, дөрвөлтэй. Аватар юм уу? Юу гэж тээ. Жоохон байхад гараагүй шүү дээ. Жоохон багтарсан. Тэгэл юм манхүү гараад нэг тийм нөгөө нэг хувцууд нь солигдоод байлаа. Юу I'm just like you. You're just like me гэж зүгэн. Barbie кинонод дөө. Тэ. Чи Barbie-тэй кинонод гэж хэлээд байгаа юм тий? Тий. Тэгж л. Чи аль нь дуртай? Би чи тэр нөгөө юунд дуртай шүү дээ. Тэс би юунд дуртай мэдгүй чи хэлжээ. Миний чинь нэг юу би таачих. Зураг зураад ингээд ойроо орчдөг мөн. Ганц эвэрсэн. Эвэрсэн нэг төөрцөн тэгээд нэг араас нэг юм амар юм шувуу шиг юм ингээ араас нь унж ирж мэрээ төөд идэг нэг юм нэг л жоон царай муутай нэг юм хар палавсан хаан эрэгтэй хүн ирж мэрээ тэгсэн чинь нэг үсээ амар шилжсэн нэг бар байт юм тий хунт нор мөө баггүй да тэгэл дондор нь ингээл тайр хөөрхөн тий мөсөн дээр ингээ бүжиглж мэжгэлтэй штэ тий тэр бүүн хомблаач тий тэр мөрөөс гойсон үе яа хөөрхөн чи тэгвэл дараа нь дуртай би бүртээ саяхан чөлтэй хэдэн жилийн өмнө амар тийч амар санаж барбитэй тийм гүгэлтэнд үтсэн штэ би тэр яриад байгаа ямар юу лээ барбарч үлээ барбарч яриа биш байгаа тий барбар I'm just like ямар нэг л гүнж нэг нь юм ажилтдаг хоёр ихэр өрөн дээрээ тий ихэр тэгсэн нэг нь мөрөн дээр шүүсэн тий тэр бас гоё тий тэгэл солигдож малигдаад явчихдээ шүү дээ тий харин тий тэр нэг тийм тэгсэн тэрний ханхуу амар хөөрхөн тий тэр нөгөө нэг гүнжийнх нь цэнкэр ингээд юутай ингээд нэг ханхуу бишээ тэр нэг залуу хөөрхөн тий тэр барбинууд яаж адилхан царайд баг. Би л барбинын л царайг жоохон санаж. Тэр ихтэй аюу гоё баланстай нарай хөөрхөн тий. Тэ нэг яриа нэг юм өсөө нэг юм чолко ингээд яцсан. Нэг хажуу тишээ нэг гоё шүлж матсан нэг гоё л өстэй. Тэгээ барбинууд чинь ингээ хүүхэлтэнүүд амар ингээд лаг хөвжөө явдаг гэсэн тий. Ингээ чанаран сайжраал нэг. Харин тий. Бас амар гоё сайжрах үед нь жоохон томорцсон тий. Тий. Тийм үед гоё төсөө шүү. Тэгэл тэр юу бол амар алдартай л та тий. Тэр 12 бүжгэлдэг юу. Тэр бас амар гоё гутлаг юм гоё сонсогдоод байдаг шүү. Хөөе. Тэр барбинуудын одоо болоод тэр TikTok-оор гарч ирээд байгаа байхгүй. Ингээд нэг ингээ гуталтаа гүгээд байгаа эсгүүд амар гоё сонсогддог ингээд. Тий. Үгүй юу. Мэдгүй. Тийм надад гарч ирсэн шүү.
Гэхдээ чи сануул одоо ингээд Барбитэ кинонд ингээд гүйж мүйж байгаа эсвэл амар тийм гоё нэг чулуун дээр нэг тийм ингээд төөрч мөрөл. Тэр төөрөд идэг кино чи аль кино нэлээ? Тэг тийм Би ч нэг өөрөө кино санчлаа. Нэг амар гоё юм шидтэнтэй байдаг санаж байна уу? Бөөндөр яг нэг хан руу гардаггүй юу? Ганц зөрттэй. Ганц зөрттэй юу? нэг тийм бүгдээрээ нэг юм Зураал. ид чид сурах гэдэг тийм өөр ингэсэн нэг юм жижигхэн бөөрийнхий байшинд ингээд унтж мунтаад тэгэл ингээд нисч сурч мураал. Тийм үү? Яаж ямар кино? Тэгээд гэсэн Тэг бондгор бөрөг юмтай юу? Бондгор нэг тийм бондгор цэнкэр тэр нэг дээрээс нь дүүжилсэн нэг тийм өрөөнд хонж мондог бүгд өөр ингэсэн нэг тийм өрөөтэй. Тэгэл маргааш нь босоол. За бүгдээрээ одоо нисч сурнаа гэлсэн чинь нэг бар би амар сайн байгаа л. Тэгсэн чинь нэг ваа наа чи гоё хөлтэй хүн ингээл тэрэнд нь жоохон Од хатаа. Нэг тийм самчаа нэг нь нисээд нэг нь олбор шаар натаа. тэр асаа санагддаг. Хөөх юм. Өөр ч юу гэдгээс юм. Тэр нэг бондгор цэнхэр юм ингээ яваад идэх чи юу лээ нэг туслах шиг юм. Нэг тийм амтантай юу? Тий. Амтантай бондгор тий. Тэр чинь муу юм уу тэгвэл хоёул нэг юм яриад нөө. Мэдгүй би нэг нэг амтан амтан гардаг. тэр бондгорын л мэд. Миний их тэр айгу бол тэр нэг хүн болгоо нэг тийм амтантай гэдэг юм магадгүй баха. Тэр нэг ярьж мэд тий. Заан билүү? Юу тэр нь цаа юм уу? Тэгвэрч. Чи заан залуудаа мэдхүү. Заан залуудаа. Би заан залуудад амар дуртай уншдаг гэсэн шүү дээ. Комик. Мэдгүй. За. Заан залуутай. Тэгэл Чингис хаан комик маань. Чингис хаан уншдаг байсан тий. Тэр яг тэр үед чинь тэр заан залуутай. Ядаргаад дахин уншаагүй гэдэг ачих заан залуутай. Хөлөө Чингис хаан гэдээ ярил бараг нас маань барихтай байна да. Үгүй тэр чи одоо хүртэл хөвгдөд. Тэр Яг би 15 таа энэ гэдэг. хоёлаа чинь нэг 8 нас тахтал уншдаг байсан да тий. Тийм яг баг залуутасан даа. Чи хаана уншдаг байсан нэг тийм номисанд очиж уншдаг байсан уу? Өөрөө гэртээ хөдөлтөж аваад. Гэртээ хөдөлтөж аваад. Би бүр цуглуулж моглуулаа заяа. Намайг би бүр амар насаа хэлээд байна уу. Намайг тэдгээр агад байхад тэр номонд гарч ирлээ яг ярих чад юм байна. Чи яг шинэ юуны гарангууд ингээд шууд олж аваад ингээд цуглуулж моглуулдаг заяа. Тэгсэн чи би яг ингээд 12 жилөө эмийг 12 дээр явжсэн заяа. За. Тэгээд би ингээд яг дөнгөж одоо тий баг ингээд iPhone 16 гэж юм шиг. Одоо хэдэн гарлаа 17 лөө. Амар хоцорсон. 17 юу? 17. Юу л гарлаа. iPhone 17 барьчлаа гэж юм шиг заа. Би бүр амар цаг үедээ хөөднө зэлэл. 12-т би авчаад явж байна гэж бодоод. Тэгээд сургууль дээр авч очиж ингээд уншиж мушаал заа засалханараа. Тэгээд би ингээд ширээн дөрөө эзэмс шалгуулж байна. Тэгээд би oh my god no. Тэгээд би ягаад ч тэрийг тэгээд аваагүй л дээ. Тэгээ ингээд 13 4-г явж ирсэн ингээд 13 4 гэж явлаа. Ямар ч нэг дунд нь амар муухай тэгж үлдсэн шүү. 20 хүртлээд үү? Тэгээ 20 хүртлээсэн. Тэгээд ингээд дунд нь нэг сонь амар тийм цоорхоо ингээд биш ингээд нэг онгорхуулчихсан. Тэр бүр зүрт тэр тэрүүгээр онгорхоо. Аа миний ном тэр тэгээд номондоо баг биш ингээд яагаад алгуулчих юм бэ? Тэгээд миний зүрх галж байна. Хин хосч байгаа. Тэр амар дажгүй комик те. Тэр өөр нэг гоё байсан. Би одоо ч уншмаа. 8 дугаар ангийн жилүүг санаад байгаа байхгүй 8 дахь цуурлан жилүү нэг юм. Яа бүртөөг ингээ хувцсан талдаг. Тэмүүжин бүрт хоёрын яг юм жоохон залуугийн ингээ нэг юу ин гардаг. Дөнгөж уулзч молж байгаа. Тэгээд хүүхд ах юм уу? Тий хүүхд ахтай ингээ морины хажууд нэг хоёлоос ингээ дөнгөж уулзсан ичээд нэг хоёр хондоо имэрч өрөө. Тэр мэрийг санджлаа. Гэтэ гоё байсан. Айгу гоё зураалалтай амар харин тий гоё бичсэн хөөрхөн гоё. Тэр л үнэхээр бараг л миний нууц төвчээ байлсан. Тэр одоо ингээд архив нь үлдээд юугаараа байт юм болов? Гэхдээ тэр чинь бүр зарагдсан юм шиг байл нэ. Цаасаараа байна. Би бүр авмаар байна. Тэр тийм. Авъя л та. Авмаар байна. Харин би бүр цуглуулмаар байна. Тэгсэн тэр Чингис хаан яа ядраад англи тэр Чингис. Би одоо юу юм бэ? Тэр юуны өөр Монгол Чингис хаан бас амар гоё байсан тий. Тийм тий. Төрөрөө
Тэрийг бас амар бүр амар religiously үзэж мэддэг. Тэгэлээ. Тэгээ тэрний дараа өргөжлүүлээд инх хамглан гарсан шүү дээ. Юу юм? Тэрний дараа юу? Юу кино ярьд юм? Тий. Тэр суугаар нь. Ёо. Үгүй шүү. Ямар сууг? Тэдийг орчуулж гаргажсэн нэг суугаар л хамглан хаамаа Чингис хаан трибунаар гардаг гэсэн шин. Тэгэл өөр чинь бас нөө тэж юм жибун хаамаа гэл. Үгүй. Чиний жоохон надаас өндөр настай маань чиний 22 нас ч амар. Би 19-тэй ядраад. Тэсний хэдэн оныхын гэсэн чи амар бодож мадаа тий. Хэдэн авил. Бодож түм байш тий. Би тэ сайхан юу байсан шүү дээ. Дээр үе биш юм ярих юм чинь. Яг жинхнээс амар нуус тавчсан байсан байхгүй юу? Дээр. Хэдэн жил. Тэгэл би амар уншиж дуусаад л тээ. Анх удаач уншаагүй л дээ. Хүмүүсээ намайг уучлаарай. Тэр би амар ойлгож би амар гой хүсэж уншсан би үг. Тэгээ би автаа ингээл ярил. Энэ ингээл сэтгэл мэтлэл ярил за битэр. Амар түүх мөх ярил. Тэгсэн чинь би жоохон буруу дутуу ойлгоцсон юм шиг санагдав байдгийг. За бүр дахиж уншсан шүү дээ. Тэгээ дахиж уншсан дараа шахаад дуусаад байгаа байш. Харин тий. Арайгч дуусч уншсан. Юу ойлгов тоо? Айгүй хэм ойлголоо тэрийг дараагийн дугаар ярь. Би нөгөө Чингис хаантайгаа нөгөө зүүдэндээ дахиалаа. Яриад. Чи тэгээд л ойрт ингээд юм болгон дээр Чингис хаан гэсэн биз дээ тий. Нэг дугаар бичгээд л Чингис хааны юм бит юу вэ гэдэг. Дуугаар ойлгож шээ. Би тэр юу үзсэн шүү дээ. Чи үзсэн мүү? Чи. Би бараг харилтаа мэдээд байна гэж. Чингис хааны музей үзсэн шүү дээ. Би үзсэн. Тийм үү? Хэзээ үзсэн? 2 жилийн өмнө. Би бараг жилийн өмнө үзсэн. Жилийн өмнө чи би юу хувьтлаа яриад юм бэ? Хэдэн сарын өмнө үзсэн. Ямар санагдсан юмд? Гоё байсан. Би тэгтээ бараг энэ үедээ яаж ямар байх юм бэлгээд бүр хөтөж бүтчихтэй. Үзсэн шүү дээ. Харин тэ ер нь бол дотор нь тавьсан үзрүүд нь бол ерөнхийн нөөний эсвэл музейнийхэн зохион байгуулалт юм уу тэр аюу гоё дэжгүүлсэн шүү дээ. Харин тэ гоё байсан. Надад тэгтээ яг гаднах байшин нь ямар хөө гэдэг нь сайн тэр бол тусдаа асуудал. Доторх нь бол жоохон тийм шин зургууд амар олон байсан тий. Юм ингээд янз бүрийн хүмүүсийн шинээр ингээд зураад зүгээр ингээд хоосон цайнд нь ингээд зургийг нөлгцэн. Гэтэ хуучин оролтууд зөндөл байсан л та. Гоё сонгосон. Тэр харин тэгтээ нэлийн бүр амар олон давхар махар тий. Тий. Нилээ олон үзэртэй байсан тий. Тэгэл амар дахиад миний хөх тодроодлаа. Yes тэгж тодорчод иж байгаа. Тэгээ саяхан тэр Netflix-ийн үзэл бүр тодроод дахин миний толб тодроодлаа. Гүд битэр одоо тэр цэнхэр өнгөч одоо энэ битэр хөх толбны ядраа. Хотлаа. Хотлаадлаг ингээ яг ингээ урагшаа харсан чинь зүгээр ингээ баахан цэнхэр. Хилэнээс цэнхэр өнгөнд дуртай болсон юм. Чиний цэнхэр өнгөч нэг тийм юу штэ тий. Аква тийм ээ. Багасаа л жоохон. Би ихтэй юу байсан шүү дээ. Өөр болоогүй юу? Өөр мэдгүй жоохон цагаан байгаа. Ер нь тийм царай уг нь боддог л байсан. Гэтэ ингээд яг байгаа юм. Одоо ингээд багын юм хумаа харахаар тэгэл нэг цэнхэр юм өвчлээ. Тий юу. Гэтэ энэ аав ээж инфлюенс аа. Би бүр яг үнэндээ миний дотор хүн бол тэ ингээд барби үзээд ингээд би юу яа гэдэг. Гэт барбигаар ингээд тоглоал ингээд ягаан ийм торон палаж ямар өмсмөр өгсөн за. Тэгээд аав ээж намаа ингээд цагаан шорт вортэй ингээд нэг хөөх мөх юм өмсүүлээ. За ээж ийм нэви өнгөнд дуртай байхгүй юу? Чи одоо нэви өнгө дуртай тий. Тэгээ би бас нэви. Одоо би нэви өмтэй сууж байна. Тийм байна. Тэгээ миний чихвч бас нэви ноутбукчт нэви. Тэгээд ээж аав ээж жоох имлэнс байт юм шиг байна. Тэгээ би одоо жишээ нь яг үндэ би бол яг ийм юу ах байсан аахгүй. Амар ийм күгэлтэй юм ягаан ийм баг тэг өвөл ийм хөлдөж мөлддөг тийм амар хөө амар зүг гөөрмээр санагцаа заяа. Би юм зүг гөөрж үзээд актууд нэг гоё юм үүдсэн тий нэг гоё юм
гой санагдсан надад тэр нь заяа. Гэтэ ингээ охтууд болгон ингээл адилхан гой мөрөл за. Би тэгэд хөөе би юм гой цэцэг зэврүүтэй сайхан мөр. Тэнгүүд ээж аав ирээ ингээл тийм юм тэр мэхээр яриа ингээл юм хөөх мөх. Би тэгэл нь юу вэ? Үндэшээ. Одоо хад бол гоё Би одоо одонгууд би наадах чинь одоо өөрчилж төхөө. Энийг хараа. Би намаар тэгээд амар гоё. Тэр нь одоо тэгээд жоохон нөлөөлсөн юм шиг байгаад байна шүү. Тийм. Бодвол тэгс нэг пенал ингээд гоё хүмүүс нэг юм хүн аваалмаар юм гоё юм том ягаан юм хайрцаг шиг пенал пеналтай хүүхдүүд надад гоё одоо амар тийм яа тэгсэн тий пеналлаараа өрсөлдөөгүй зүгээр л пеналандаа хүмүүс амар янз янз байдаг тий нэг тийм пайттай тий өгөө тэрийг авч маваад хэрэгэлдэг гэсэн тий тийм зөв байхаа тий тэнгууд харин аав ээж хоёр тэгээд цүнхэд нь нийлүүлэл дахиад нэг юм цэнкэр дааван баг. Өө би тэгэл ээжээр гонигтай боор. Тэгч одоо тэр айгу гоё. Одоо баг пеналч баг байхгүй шахуул явчин дөө гэж. Одоо нэг цэнкэр пенал байгаа. Ядар. Одоо л нэг юм пластик тэгээ нэг нарийнхаа цэгэр хоёр байгаа юм байна. Гэхдээ нэг барагтаа бол ер нь цаасан дээр баг бичгээ болцсон би бол чи бичиж байгаа. Би яа чи цаасан дээр л яг гарахаар гой санагдаад байдаг. Битгүй нэг үзэг цаас нийлүүлэхээр арай гой санагдаад байдаг. Чи юу яа iPad-н дээр бичдэг юм уу? Би ер нь бичгээ болцсон. Зүгээр байл та. Тий. Чи яагаад цэнхэр өнгө дуртай? Цэнхэр өнгө бол нэгтдээ би ихтэй удаан дуртай байгаагүй. Бүр жоохондоо л яг чамтай адилхан тийм ягаан өнгөнд л дуртай байсан. Ягаан өнгө. Чи ягаан юмтай бас байсан юм уу тий? Амар батархаа тий. Би яг юм найз нэг багынх ангийнхаа хүүхдтэй охинтой хамт юм адилхан ягаан өнгөний сүнхтэй зөө. Тэр нь ихтэй тийм Барби биш зүгээр нэг тийм амтантай л байсан л та нэг хүүхдтэй шиг амтантай тийм хоёр ягаан зүнх мөхтэй. Тэгээд тэгээ зүгээр юм ягаан ад нэг зөхгүй юм байна да гэж боддог болохоос хойш тэг ягаан өнгө дуртай шалтгаалж. Чи тэгтээ одоо ягаан өнгө дуртай хэвээрээ тий. Чиний одоо ингээ хувцас ч юм уу эсвэл тийм нүд чи ягаан биш мөртлөө нэг зарим юм чи ягаан байгаад байдаг шүү дээ. Бэд. Нэг тийм хөөрхөн санагдаад байна. Одоо чи би хумсаа болдог нэг жоохон бүдэг ягаан маганаар боддог л та. Ялч ягаан тэгэл зүгээр персоналититэй жоохон ингээд таархаа болоод л эхэлсэн чинь жоохон харин таарлаг маа тэгээ жоохон. Тийм. Таардаг байна. Би ядаж арай жоохон бүдэг ягаантай бол байдаг л. Танаа гэрээс баг ягаан юм гарахгүй. Гарч ирэхгүй дээ хөө. Гараг гарч. Ягаан уруулын бодогдол байна да. Яг тийм ягаан юм. Вариант л энэ дэр. Ягаан өнгөтэй одоо жишээ нь эрэгтэй өнд бас жоохон зөхиод байдаг тий. Магадгүй тий. Ягаан цам цөмсдөг эрэгтэй хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Чи гэхдээ юм бүдэг ягаан яриад байна уу? Ямар ягаан яриад? Тэгж. Жаахан бүдгэвчтэй л чинь. Гэтэ бүдэгдүү юм гой сорооч мөрөөч бас зөрхөн байдаг залуучууд бас байдаг тий. Харагддаг тий. Эрэгтэй хүмүүс эрэгтэй өнд гой зөхиод байгаа юм шүү. Үгүй тийм шүү. Тэгээ харин бүгд буруу өнгө сонгоцсон байсан юм шүү. Бид нарт аягүй цэнхэр гоё байна гайс. Зөгтөн шүү дээ. Цэнхэр цамц маань эмэгтэй өнд амин гоё зөгтөн шүү. Yes. Нэрээ тийм дээ. Ямар ч өөр нь эмэгтэй өнд тэгж нэг цэнхэр аваад өмсчихэд бол нэг цэнхэр сороочг. Битэрийн хувцлалт гэвэл одоо бас жоохон төстэй тэгэл битэр. Нэг өмө цанцтай. Нэг юм. Би тэгтээ саяхан ингэж бодоод өмд сонгох чамд хэцүү байдаг уу? Ер нь өмд ингээд яг гоё өөртөө тавьсан өмдийг олж авах. Жохон ингээд залхуутай санагдаад байдаг болоход залхуутай. Тэгээ нэг онхороо тэрийг үтчихсэн тий ядраад. Хэцүү ер нь аюу хэцүү шүү дээ. Тэгэл нэг 2 3 юм аа л ээлжилт юмс юм уу тий. Тэгээд би ер нь өмд биш юп өмсдөг болт юм л гэж бодоод жохон урт. Вау. Тэгээд зүгээр энд бодол шүү. Би ерөөсөө хэрэгжүүлж эхлэегүй. Өмс. Тэгээд ингээд зөвхөн юп өмсдөг болоод тэгснээ нэг гоё ингээд амсаа гоё амстай гоё бүхтэй өмсдөг. Хөө чамд та зохиохаа тийм урт гэж зүгээр өөрчлөлт юм уу шнэ бодсон. Зүгээр өмднөөс жоохон ингээд залхаад өмдний эрэлт гарахаас залхаад. Тийм бас яг ингээд яг бүх хэсгэрээ ингээд гоё таарах марах чинь бас их төвхтэй өмсөж заавал яахгүй те. Тэр чинь өмсөж тайлал ингээд солиод байхаар ч амар хар ядаргаа хавч. Их өмднүүд ер нь жоохон баг ийм модель хүмүүсийн бие зориулсан өмдөд юм ааш. Тэ. Битэр ч одоо юу ч тий.
Тэгээ битэрийн өндөр бол одоо 100 тэгж байна. Та нар таалтаа хэдэн сантиметр юм шиг. Ядраад. Манай найз ч одоо 163. Ядраад тантаа хотлаадлаа байна. Би нэг 165. Өндөр нас төсөөлөгчтэй л бах те хүмүүсийн хоолойг сонсоод за нэг иймэрхүү. Магадгүй. Би бол яг 65-аар л сонсож байгаа. Би тэгтээ нэг хэсэг юунд амар дуртай байсан байхгүй юу? Палажинд зөө. Урт палаж уу? Урт. Яг ингээд яг л нэг палаж. Сул те цагаан өнгийн. Дандаа тийм өмсдөг надтай. Тэгтээ би ингээд бүр амар палажинд дуртай зөө. Тэгснэ ингээд палажаа өмсөд ингээд гаршаа нэвдэгтэй ингээд би өстой гоё байх шүү биш за. Яг хамгийн тийм навсгар юм залхуу өрсө өдрөө дандаа палажтай тийм нэг. Юу ч бодохгүй ингээд зүгээр энийг өмсөл галлаа. Тэгээ палаж бол ер нь жоохон тиймэрхүү сонголт байдгүй ер нь. Босод хүн ч гэсэн ямар гэдэг вэ? Жоохон залхуу өрөөд тахад ингээд нэг л юм сонголт тийм. Нэг жоохон юм навсгартуу, дараа нэг бие тухтай. Тийм. Маягийн штэ. Тэгснэ ингээд сонгоод тах юм байхгүй тий. Тий. Ганц зэрэг өмсөх тэгэл. Битүүрс жоохон төстэй хувцастай. Ажилд орсноос хойш ингээ хувцас яах айгүй ядаргаатай санагдаж байна. Business woman. Гэтэ энэ зарим хүмүүс ингээ гоё тийм загварын сонирхолтой хүмүүс энэ төр бол гоё сонирхолтой л байдаг те ингээл энийг өмсгсөн. Хоёулын шиг баг нэг ингээ дэлгүр гаргачихаа хувцастайгаа ингээ тааж явж байдаг. Тэр нөгөө өмнө бодлоготойгоо тоож явдаг хүнд бол бүр амар ядаргаа. Тэр их ч нэг нь нуугач дараагийнхаа бодлого гэсэн сонгох. За тэгж нэг сонгоод холын юм гэдэг. Хөөд намаа бүр ингээд надад бүр нэрээ хэдэн бодлогонууд хэдэн сороочнууд л баг байгаа дөө тий. Чи баг хэдэн тий. Тэгсэн өөр юм авсан ч гэсэн нөгөө хэдэн сороочгоо солиод. Манай найз болоод нэг свитер мэвэтэр. Би нэг тийм тий. Жохоо юу гэхлээ нэхмэл гэдэг л нэхмэл нь ч хаашаа нэг тийм том нэхмэл шээ. Зүгээр нэг тийм нэгцэн нэг тийм зүгээр л нэг тийм цамцнууд байдаг ш. Тийм цамцнууд эсвэл нэг товчтой задгаан ихтэй цамцнууд. Тиймэрхүү л нүдэ ээлжтэй. Би тэгвэл багада ямар кино биш тоглоом тоглолтоос. Бамбуушаар тоглолдог байсан, барбигаар тоглолдог байсан. Хөөхий би юу вэ? Барби ч нөө арай жоохон ухаан орчоод барбигаа тоглож байгаа шүү дээ. Нэг арай нэг хөөхөлтэй арай жоохон ойлгож үздэг болоод тэрнээс өмнө нь нөө арай нэг жоохон байхтаа бол бамбууш өлгөж мөлгөдөд тийш болдгоос. Тэгээ дараа нь том болчоод барбиг бол өстой янз бүрээр нь л тоглолдог гэсэн. 2-3 барбитай. Ваа. Тэр Усанд сэлдэг нэг юм хөлн юм нугардаг барбитэй те. Чи ч өдөрт оны хүүхдэн бэ. Тийм нугарч мугардаг барби хаа нэгтэйс. Тийм байдаг. Тэгээд ийм усны нэг юм заламгаа өгдүүлээ. Заламгаа. Сүүл нь юу гэдэм бэ? Загалмаач нь сүүл нь биш шүү дээ. Загалмаач нь дээдлийнх нь нэг юу шүү дээ. Юу яардаг вэ? Загалмаа гэж юу шүү дээ. Заламгаач нь гэдэг нэг дээдлийнх нь юу шүү дээ. Нэг яг сүүлийн нь юу гэдэг юм. Загасны сүүл юм уу? Яг нэг хүн толгой хүн биштэй мөртлөө юм загасны сүүлтэй. Лосиндагийн шиг тийм бар байдаг. Тэгээд амар юм шон бордуу царайтай борчгоор урт ус. Үгүй чиний тэгвэл яг юм орчин үеийн арай л байсан юм биш үү? Бор. Тэр миний хамгийн сүүлийн барби байсан тэгэл. Тэрнээс хойш барби тоглох болцсон л та. Тэр барби гомдооч. Чи юугаар тоглодог гэсэн? Би харин өөртөө барби үртэй байгааг ш. Би барбитэй байсан. Би ингээд нэг машин жишээ нэг юм амар гой дугуйтай зөө. Амар гой дугуйтай улаан джип надад байдгаас. Йоо амар гой. Джип гэвчтэй джип үү? Үгүй зүгээр юм том машин. Би тэр дотор джип байна гэж бодсон. Тэгсээ тэрэнд нь ямар ч тийм тэрнтэй ингээд бар дотор нь ороод алга болчоор юм ногоон машин зөө. Тэгэл тэр хоёрыг оролдуулаад. Тэр юм энэ тентхий газар сэгээл ултааны машин жишээ суулууллаа. Гусаж босож. Тэгээ өөрөө юм нэг юм тавцсан ингээд үүсгэнгүүтээ тэрүүгээрээ. Чиний тэгээд найзууд чинь бас машинтай байдаг гэсэн юм уу? Тий. Тэгэл харин бөөнөр ингээл нөгөө машинаараа оролдуулаад.
Тэгээд дандаа бүр тэгж тоглолдог заяа. Тэгснэ нэг юм сармагчингийн чихмэлтэй заяа. За. Нэг тийм cute юм байдаг юм аа. Тэгээд тэрүүгээрээ нэг хаяа тоглолдог гэж хаад. Тэгээд арай хүүхэн зандаа ороод би нэг юм юу аваад нэг галтгооны хэрэгсэлтэй тоглоом авсан. Тийм Тэр чинь жоохон фан тий. Гоё. Тэгээд л ингээл нэг тэр хүүхэн тэндээ. Энд тентхий баг машин жишээний баг хоолох гэдэг яа. За ингээ усаа буцлагж байна. Өөрөө тэгсэн. За ягалаа. Тэр өстө гоё тоглоом аа тий. Харин тийм тоглоом гоё дээс. Тэгээд дараа нь ингээл Y8 гэж байгаа. Яа, тий Y8 амар тоглолттой. Тэгэл машинаар харалтаа шиг ядаргаад байна. Тийм тийм машины уралдаан бас зүгээр юм компьютер байдаг байхгүй. Тэрийг бас тоглолттой байсан. Би тийм интернет кафе руу орж тоглолттой байсан. Санд орж. Юу тоглолтойсэн чи? Mortal Kombat тантар. Mortal Kombat-аас тоглолттой байсан. Манай нэг. Тэрсээ бас гоё дуурайд байдаг байсан уу? Дуу. Тий. Tekken Mortal Kombat хоёулаа байдаг нэг тийм PC чадаа хаашаа. Хоёулаа айгуу насаа. Мэддэг. Тоглоомын газар байдагсан. Тэнд очивол жоохон тоглолттой гэсэн. Тэг би ягаад ч Tekken жоохон сайн байсан юм аа. Вау. Уяал муяал эрэхтэй дүү мөгөө хожиж маж бол тоглох юм. Би тэгснэ нэг юм төгөлдөр хуурын. За тэр төгөлдөр мөр ямар ч хамаагүй заа. Им нооттой юм амар хөөрхөн юм нэг юм пажама байгаа байхгүй юу? Тэгээ бүр ингээд хараас юм амар уг нь баантаг шаандаггүй. Гэтэ ингээд нэг амар хөөрхөн охины юу заяа юм хувцс пажама заяа. Тэгснэ ингээд доороо ингээд амар юм баантгаар юм ихтүүтэй юм Hello Kitty-тэй тавчиг заяа. За. Тэг ингээд сууж байгаа байхгүй миний багын зураг байгаа байхгүй юу? Аа. Тэг амар хөөрхөн пажаматай амар хөөрхөн тавчигтай. Тэг нэг том дэлгэцсэн. Тэгсэн чи тэг ингээд амар пис халт гаргаад байгаа заяа. За. Тэгээ урд нь тэгсэн чи амар том Mortal Kombat. Гэтэ бамгар тавчиг авчихтайсэн амар. Тэгсэн ингээд камера харж мараагүй заяа. Зүгээр ингээд хойшоо авсан ингээд нэг хоёр хороо нэг газарч өөртлөө тоглоомоо тоглож байгаа. Тэгээд би тэрийг нэгтэй ингээд зүгээр нэг тоог ингээд нэг тийм зураг байна да гэдэг л өнгөрсөн заяа. Дараа нь хагийн харсан чинь ойртол харсан чинь Mortal Kombat. Юу вэ? Юу ах юм бэ? За тэгээд өнөөдөр болохоор битэр өөртөө уг нь чадхаараа л танилцууллаа. Танилцуулж чадсан уу? Тэгээд ярианд гарсан мэддэг саддаг юм байвал бүгд коммент руу хаваалцаарай. Атэр гэж за хотлоо тоолсон байна. За тэгээд чи дуусах. За амар сайхандаа жаргаарай. Bye.